За сайн байцгаана уу? Манай энэ удаагийн подкастын зочноо Урхангаа аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хяналтын эмчилтгүй юмч манай оролцож байна. Таны өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Таны бидний урилгыг хүлээж авч уулзсан маш их баярлалаа. Тэгээд эрүүл мэндийн даатгал төлөвийн ач холбогдлын талаар бас манай үзэгчдэд та мэдээлэл өгнө үү? Эрүүл мэндийн даатгалыг одоо төлөх ач холбогдол нь болохоор энгийн төсвийн зөвшлийг одоо чанартай хүлээмжтэй цаг алдалгүй авахын тулд эрүүл мэндийн даатгалаа төлсөний нэгдүгээр төлсөн байх шаардлагатай. Энэ удаадаа болохоор манайх 19 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл ерөөсөө эрүүл мэндийн даатгалыг нэг сар тасахгүйгээр төлсөн байхад одоо ямар цаг үе алдахгүйгээр та энгийн төсвөмжийг авах боломжтой байгаа. За тэгээд одоо ингээд төлөөгүй одоо байгаа хүмүүс нь болохоор тэгээд нөгөө баримт ашиглаад одоо төлөх боломжтой баримт ашиглаад төлсөн тохиолдолд таны эрүүл мэндийн даатгалын шимтэг төлөлт чинь 20-30 минутын дотор идэвхжээ та одоо 20-30 минут хүлээгээд эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийг авах боломжтой байгаа. Бас чирэгдэлгүй аюу сайхан болж байгаа юм тийм ээ. Энэ бол маш чирэгдэлгүй иргэдэд бол хандсан одоо маш сайн үйлчлэг байна. За одоо эрт дэлгэрүүлэх гэдэг бас орон даяар бас үйлчлэг маань явагдаж эхэлсэн байгаа тийм ээ. Энэ эрт дэлгэрүүлэхийн үйл явц одоо манай Урхангаад ямар одоо даатгалын талаас та бас мэдээлэл өгнө эрт дэлгэрүүлэхтэй холбоотой. Эрт дэлгэрүүлэг бол одоо орон даяар 5 сарын 1-ээс эхлээд явагдаж байгаа. Манай аймагт ч гэсэн одоо явагдаж байгаа. Тэгээд энэ эрт дэлгэрүүлэг болохоор нөгөө нэг насны заагтай байгаа 18-аас 31 насны хүмүүс маань болохоор ходоодны дурангүй шинжилгээ байдаг. Энэ шинжилгээг болохоор манай одоо хар хорны нэгдсэн эмнэлэг ачтын ирээдүй арин санаа гэх эмгүүдэд бол одоо энэ шинжилгээнүүдийг өгөх танаа одоо очоод даалгавар өгөх бас боломж бүрдэж байгаа. Тэгээд ходоодны дурамтаа 35-аас 64-аас дээш насны багсуудыг болохоор чин мэнд болон бүсийн онцлогын эмнэлгийн төвдөр авч байгаа. Энэ бол одоо манай одоо аймаг зохион байгуулж байгаа нэг ажлын гол үзүүлэлтэнд болж байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн маань бас сайхан хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг өгсөнд баярлалаа. Таны амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.